Hi guys, hello байна. Өнөөдрийн контент юу вэ гэвэл би Монголоос авчирсан хувцас хамцаг кодыг хийцгээе. Okay, let's go. Монголоос ямар хувцасыг авчирсан вэ гэвэл энийг би жоохон байхад Солонгост ингээд яг анх удаа ирээд 3-4 ангита ийм стилийн хувцасыг өмсчихсэн байхгүй юу. Тэнийг шинээр яг Монголд байсан. Тэгэхээр наваад ирсэн. Солонгосоор kauri tea гэдэг аахгүй юу. Энэ нь ийм kauri шиг, kauri. Ийм kauri шиг. You know, guys, kauri tea би жоохон байхад амар тренд байсан. Энийг өмсөд харуулъя заяа. Wow, so cute. Хөөрхөн агастай. Энэ амар хөөрхөн юу вэ гэвэл ингэж энэ гизийн ингэж байрж өгдөг чичээ хөөрхөн. Энэнийг хамцог коди хийцгээе. Okay, let's go. Аль дээр юм би хийсэн бол яг ийм өмдөл өмсөх гэж бодож байна хуцсан дээр. Энэ бол high waist boots өмд авчих юм дээш нь яг гизиг барьсан. Хөөрхөн хастаг нь гоё хөөрхөн эмхтэлэг гэхүү. Ямар миний YouTube-ыг харсан бол мэдэж байгаа ах. Тэгээ low waist амар тренд болж байгаа ш. Тэгээ би энэ өмдийг ерөөс хай өмсөхгүй болцсон аахгүй юу. Тэгсэн ч гоё хөөрхөн эмхтэлэгтэй. Military өмд guys. Эмхтэй military өмд. Энэ бол яг low waist. Ямар вэ guys? Одоо энэ бүр ингэж military Y2K vintage болсон юм чи. Ийм sunglass зүгээд. Энэ бол урт denim long black skirt guys. 진짜 хөөрхөн биш ээ. Өнгөн амар зогч байна. Тэ? Жигнэс энэ өнгөн амар зогч байна. Амгийн сүүлийн дөрөвтөх энэ сэм хөөрхөн даастай. Энэ өмд бол wide өмд. Тэгээ урталт нь уранхай хөөрхөн стилтэй guys. Тийм баас тий. Зогч байгаас тий guys. Зохгүй байна уу? Хөөрхөн биш ээ нүү? Хөөрхөн байгаас тий guys. Тэ энэ дөрөв доотлын кодыг аль нь хамгийн зогсон бэ хэлж өгөөрэй guys. Thank you guys. Bye.